Тэгэхээр би та нарт график карт задлж цэвэрлэх талаар ерөнхийдөө нэг ойлголт өгье. Манайхан бас график карт нь халаад байна гэдэг комент бичээд байгаа. Тэгэхээр энэ бол нэг ахтар хэцүү зүйл бол биш. За энэ график картын дээр жишээ явал та NGTX 1060 3 ГБ байгаа. Асуудалгүй. Мэдээж энэ дээр л хацтай байна. Болтно. Тэгээд бас удаан хэрэглэлтийн үед бол ийм тоостой. Энэ тоос яах вэ? Амархан зэвэрлэж болно. Синсэг гэмтэхгүй байх хэрэгтэй. Синсэг гэмтэж юм бол ямар нэгэн байдлаар хөргөж чадхаа байчин. Тэгэхээр их хэцүү. За ямар ч тач эхлэх вэ? За. Тэгэхээр ямар ч тач график карта задлаа. Болж игэл биелийн өмсөх хэрэгтэй шүү. Маш их тоостой, шороотой байгаа. Миний гар бол өнгөрсөн. Миний гар бол тэгтээ дэргүү цэвэрхэн байна гэж бараг байдаггүй. За, энэ бол зөвхөн 4 болттой байгаа. Зарим график картууд энэ дэр heatsink-ний болтууд байдгийг. Загвараасаа хамаарна л да. Тэгээ үйлдвэрээс гарсан паст бол ерөнхийдөө нэг иймэрхүү харагдана. Гэхдээ яг үйлдвэрээс гарсан нь бол энэ дээр ийм дөрвөлжин хэмжээстэй байдیں۔ Энэ бол ерөнхийдөө гараад төрсөн байна л да. Тэгээ хэр их бохирдолтой байгааг нь хардаа. Энэ тасцарт маань өөрөө цахилгааны асуудал болон хаалтын асуудал үүсгэж эхэлнэ. Контакт өгнө гэсэн үг шүү дээ энэ нөтнүүд. Яг цэвэрлэхтэй ерөнхийдөө шүдэн сайз авах болно доо. Тэгээ эхлээд энэ хэсэг нь бол одоо ингээ хатуу болсон байгаа. Энэ хатуу болсон байна. Шүдний сайзаар явахгүй. Тэгэхээр энэ маань процессормэгтэй пявра байвал зүгээр. Төмөр бол бас жоохон асуулттай. Яг би угаас чаддсан ч төмрөөр гэж болно л да. Ийм байна. За энэ хэсгийг яаж цэвэрлэх вэ гэхээр энэ хөнгөн цагаан энэ зис хоолой маань өөрөө хөргүүрийн одоо үндсэн систем гэсэн үг. Ихэнхдээ ийм зистэй бас хөнгөн цагаантай байгаа. Тэгэхээр энэ хэсгийг маш сайн цэвэрлэхгүй бол дулаан дамжуулалтны асуудал үүснэ гэсэн үг. Зис маань өөрөө хөнгөн цагааныг бодвол хамаагүй хурдан дулаан дамжуулдаг. Тэгэхээр энэ хэсгийг цэвэрлэхдээ яах вэ гэхээр та бид бүгдээрээ л баг мэдэн дээ. Бодог шингэлэгч гэж байна шүү дээ. Тийм энэгээр л ерөөсөө цэвэрлэж гин. Намайхан асуудал. Энийг яагаад ингэж чипнээсээ илүү анхаарал тавьж ингэж цэвэрлээд байна вэ гэхээр энэ heatsink маань өөрөө ингэж цэвэрлэхгүй бол энэний дулаан дамжуулалт нь муу болцдог гэсэн үг. Тэгэхээр маш сайн цэвэрлэх хэрэгтэй. За тосны хувьд гэх юм бол би бол ерөнхийдөө нэг ийм тос хэргэлдэг. Америкаас захиалж ирдэг. За сайн харагдахгүй байх шиг байна. Одоо фокс даралчээ. Arctic Silver 5. Энэ компьютер ландын хажуудал киберзон дээр байсан. Бас компьютер молын хай тейч дээр байсан шүү. Энэ тос. Яг үйлдвэрийн тосныг бодох юм бол энэ бараг 3-4 дахин илүү хурдан дулаан дамжуулах чадвартай. Тийм тос байгаа. Тосны хувьд бол нэг их орохгүй. Их орох юм бол дулаан дамжуулж чадхаа байчин. Тийм болохоор бага хэмжээгээр түрхэд. За тэгээд буцаага авахсраа да. Энэ бол энэс нэг айхтар их байх хэрэг байхгүй. Зөвхөн халдаг хэсэг нь энэ гялгар хэсэг. Энэ хэсэг бол ерөнхийдөө тос түрхлээ гээд төмрөндөө ямар ч хүрэх контакт өгөх юм байхгүй. Тийм болохоор энэ хэсгээрээ бол тэгтээ дэргүй хөрнө. Тэгээд зөвхөн энэ хэсгээл тослоход болно. Тэрнээс одоо энийг тослосны дараа ингээд бүр нялалгаа тосолж байгаа гэдэг бол ерөнхийдөө буруу л да. Ямар ч хэрэг байхгүй. Тэгэхээр энэ пингийн залгуур хамгийн дөрөнд энэ пингийн залгуурыг авахдаа бас буцаад хийхдээ сайн анхаарч явахгүй бол энэ пингийн залгуурыг хүмүүс суугалчаад байдаг талтай байдаг. За 4 болт.
За одоо тэгээд энэний дараа бенчмарк хийгээд үзүүлье. Тэгээд бенчмарк дээр хэдэн градус болсон байна вэ? Ерөнхийдөө энэ нэг 5 минут болоод 5 минут болохгүй дээ 2 минут болоод л 70-д бараг 87-д өгч ийсэн. За одоо тэгэхээр саяны график карта халтыг яаж шалгах вэ гэхлээр хэдүүлээ Fur Mark гэдэг програм байгаа. Би татах линкийг YouTube сувган дээр тавьчихна. Саяны термал тестийг бол SIPU болон GPU дээр ашиглаж болно. За график карт залгасны дараа бол ерөнхийдөө 30 градус байна. Full screen дээр 1680-1050 дэлгэцэн өргөндөд тааруулаад тэгээд anti-aliasing 8x буюу хамгийн өндөр дээр нь тавиад. За тэгээ ингээ Fur Mark програм ажиллуулъя. Тэгэхээр саяны тосны үнийн хувьд гэх юм бол гадар бол 30,000 төгрөгтэй байлаа. Компьютер малын хажуудал Cyberzone High-Tech 2 дээр харагдажсэн. Тэгээд Америкаас захиалах болохоор нэг $9, $10 юмтай байлаа. Энэ Arctic Silver 5 бас өөр маягийн тоснууд. Тэгээд шиппингтэйгээ нийлээд нэг $11 лавцаа болж исэн баг. За халтын хувьд бол ерөнхийдөө гайгүй. Энэ програмыг 20 минут, 30 минут ажилласны дараа үр дүн эднээс хийсэн ажлын үр дүн хэр байна вэ гэдээ маань харагдана л да. За ингээд бичлэгээ өндөрлөе. Тэгээд ингээд график картыг цэвэрлэх бол ерөнхийдөө ийм ажил байжээ. Бичлэг дагаад хийх боломжгүй эсвэл зарим юм байхгүй. Хэрвээ өөртөө ихтгэлгүй байгаа бол график карт аваад ирж болно. Над дээр коммент хэсгээр холбогдоод Facebook хуудасаар холбогдоод тэгээд би энэ график картыг тослоод өгч болно. Асуудал байхгүй. За. Гээ ер нь өндөрлөе да.